танигч танихгүй хүн байхгүй л дээ. Наа чи Монгол улсын хууль зүйн сайдаар 2 жил Тэг 2 жил гарна тийм ээ. Тий ажилласан. За тэгээ дараа нь ажлаа захиасаар нөхчөөд хаагур ажил хийж яв. чи эхний нөгөө 4 жилийн эхний 2 жил хагас байсан учраас улсын хурлын гишүүнийх ажлыг хийгээд сайд байхдаа дуусгаагүй ажлуудыг гишүүн байхдаа дуусгах гэмэлээ чармаасан. Тэгсэн тийм ээ. Тэгсэн. Тэгсэн. Тэгээ 16 оны сонгуулийн дараа яхав мэдээж хэрэг Монгол улсын жирийн яаж амьдэрдэг яг тэр амьдралаар тэгэл амьдэрч байна. Тий. Би нэг реклам хийжсэн нэг Баабрын рекламыг хийжсэн нэг Баабар ингээд их сургуулиас гараад ирдээ. Тэгсэн чинь нэг хог байж хахад манер Лаз өшгөлдөг. Лаз өшгөж яваад гэдэг байхгүй. Тэгээ төдөөг тэрний ард их гоё үг. Төдөөгийн өгөлдөө төдөөгөөс авсан бүр. Энэ хүний сайлыг авах цаг болсон гэж. Бас мундаг үг шүү тийм ээ. Авахгүй сайл оройтно гэж. Тий, сайл оройтно гэдээ дуусчихсан санаж байна. Тэгээ таныг танихгүй хүн байхгүй учраас би танд одоо нэг гол зорилгоо хэлчихье. Энэ бол 100 хүний эрэлд явж байгаа миний ажил юм. Бид нар яг 90 онд одоо арчилсан хувьсгал нийгмээ өөрчлөөд гарч ирсний дараа залуучууд маань одоо нэг 40 орчим насны залуучууд маань яг боловсрчиж. Яг сургууль соёлоо төгсөөд тэгээ сургуульд явахдаа ихэнх нь дандаа өөрийн хөдөлмөрлөж сургуулийнхаа төлбөрийг олоод төлбөрөө өөрөө олж байгаа хүн чинь маш сайн сурдаг юм байна л. Бүр чин сэтгэлээс. Тийм ээ? Хүний мөнгөөр сураагүй учраас. Тэгэд одоо яг сайхан боловсрсан хаалга тогшоо зогсож байна. За энэ нэг хэсэг байна. Нөгөө талд надад энэ 100 хүн дотроос төрийн ноён нуруу болж явсан цэвэр ёс суртахуунтай, цэгц журамтай энэ цаг хугацааг өнгөрөөсөн хүмүүс бас энэ төрд чинь ноён нуруу болоод байж явах хэрэгтэй юм аа. Гэт ингээд нэг 100 хүний эрэлд явж таныг үрээд тий тааш одоо хөдөө явж гин энэ тэнд явж гин гэдэг нэг жоохон оройтож орлоо. Гэхдээ ер нь бол оройтож орох нь бас зөв байсан. Ингээ би тэнийг энэ шууд зүүж өгнө. Яг тэгэхээр тэр дөрвөө танд итгэсэн миний итгэл байгаа, хүмүүсийн итгэл байгаа. Тэгэхээр улс орноос цааш сайхан авч явах тухайд бол асуудал байхгүй учраас энийг би эхлээд зүг өгч. Тэгээ хоёулын яриагаа үргэлжлүүлээ. Тэгэх үү. За ингээд хууль зүйн сайдынхаа ангирт чигтэх мундаг юм зүг өгчлөө. За. Хишиг Бэмбэрлийн Тэмүүжин таны овгийг бол амтахгүй. Тэгэхээр хоёулаа шууд ажил хэрэгт орё. Таач бас нэг олон юм яриад байдгүй. Шууд үйлдэл дээр өөрийнхөө хүнсч бодсноо хийдэг хүн. Ер нь тэр 2 жил сайд хийхэд хүсснээ ер нь эхлүүлсэн шүү тийм ээ. Хаалга нь бол татаж онгойлгосон. Онгойсон. Тий, онгойлсон. Тэгэхээр хаалга уул нь бол цэлэдэл сайхан онгойлгосон. Орох сайлхын дутуу орсон байх. Бас хаалгах сонирхолтой хоёр талаас нь дотроос нь ч татчихсан хэсэг байсан, гаднаас нь ч түлхчихсэн хэсэг байсан. Тийм учраас тэгээд салхи орсон хэсэг нь энэ нийгмийн энэ салбар дотор байгаа бас нэг үнэртэй танартай болохгүй байгаа зүйлийг жоохон сэвэрэх гэж оролцсон. Тэгсэн. Гэтэ үр дүн их бас одоо сайн гарсан гэж би бол хэлж мэдэхгүй байна. Ягаад гэвэл буцааж төвжиж аваад илүү ихээр утцсан шүү дээ. Тэгсэн. Агаар муудсан. Агаар муудсан. Тийм учраас магадгүй нэг ийм түүх байх байсан баха. Нэг хаалга нэгдэж үзээд дараа нь тэр нэгдсэн хаалга зөв байсан байна гэж эргэж санаад тэр хаалгыг илүү олноороо бас нээх тийм цаг үе бас ирэх тийм түүх байсан байж. Ер нь бас тэгдэг штэ ер нь юм тийм ээ. Тийм. Ер нь бол анхны алхмаар бүтчихдэг юм гэж тэр бүр байхгүй л дээ. Тэр дундаа ингээд хөрсрүүгээ ингээд гүн шингэчихсэн. Зүгээр хуула дээр нь хураа хөрс тавиад ч нэмэр байхгүй болцсон. Хогийн ургамал ургадгаараа л ургана. Тэгэхээр илүү гүн ухч дахиж бүдийн одоо засгаас өөр аргагүй тийм салбарт бол хэцүү байх л. Тэр хэцүү. Биднээс чи одоо 30 жилийн өмнө одоо социалист одоо хуулийн дор амьдарч ирсэн шүү дээ. Тийм ээ. Гэтэл тас өөр орчинд ороод ирсэн. Энэ их хэцүү байгаа бах. Одоо маш хэцүү л байх шиг байна. Хандлагын зөрүүтэй л дээ. Үнэхээр одоо том гэдэг юм уу зарчмын агуулгын хувьд маш том зөрүүтэй хоёр нийгэм рүү бид бас сэлжиж орсон л доо. Тий. Хувь хүний үн цэнтэй байх тухай,
хувь хүмүүс санаачлагаараа энэ улс орныг хөгжүүлэх тухай илүү одоо хүн хүчтэй ээжээж улс орон хүчтэй болох тухай гэдэг тэр нэг ярихад хэлбэрхэн юм шиг боловч тэр бүгд чи хийхийн тулд нэг алхамаар бүх одоо сүлжээ сууг болгонд нь цогцоор нь харж аж хийдэг нэг тийм ажил байна л да. Яг нь манайхан бол зүгээр хуучин социализмын нэг тийм та зураач гэсэн хүмүүс бас мэдэх байхтай капитализмыг алгасан үсэрж байгаа морьтой нэг алдартай зураг байдаг шүү дээ. Амгалан гоо. Тий, амгалан нэг Балкачио. Тий, балкач. Тий, зураг биш, балкач. Зураг тууц. Зураг тууц. Ухуулгын чанартай. Тэгээд яг тэр зураг тууц шиг юмсыг зүгээр хараагаа арчхад болчдөг гэж боддог. Тийм хэлбэршилсэн бодолтой хүмүүс маш олон. Тэгсэн тий. Гэтэл яг бодит дээр энэ амьдралыг өөрийг нь тэр дундаа бүр толгой дотор байгаа зүйлийг өөрчлөнө гэдэг бол өөрөө тийм зөв нэг гол дээр өрсөөр гарч байгаатай адилхан үзэгдэл ерөөсөө биш. Тэр өөрөө үе солигдож ийж тэг өөрчлөлт ирдэг. Тэр өөрөө нийгмийн амьдралд тийм эн чинь ингэж өөрчлөгдсөн гэж харахаас илүүтэйгээр ийм байх ёстой гэж итгэж өмшдөг цус сэлгэгдэж ээж өөрөө бий болдог. Тийм л өөрчлөлттэй. Тэгээд тэр өөрчлөлтийн хамгийн одоо хүнд хэцүү үе нь бол үнэхээр одоо хуулийн салбарт гэхэд энэ чинь нэг тийм хүчтэй ажил хийдэг хүмүүсийн арга барил нөгөөтэйгөр юу үнэн худлааг бас хүчээрээ тулгаж шийдэж болдог мэдлэгийн одоо хязгаарлагдсан бол өрсөлдөөнтэй тийм салбар байхгүй юу? Тий. Тийм учраас одоо зүгээр ном уншиж байгаа гэдэг юм уу ертөнцийг харж байгаа энэ зөв энэ буруу байна гэд шууд танин мэдхээс илүүтэйгээр яг бол тэр танин мэдхнүүдийн чи эрх мэдэл тий хуулийн хүч илүү тэн дотор ингээ угшчихсан байгаа уламжлалт хүмүүсийн арга барил өөрөө хаацсан байгаа учраас олж харддаг нь харсан нь түүнийг хүсэж зоригтой хийх гэж оролдох уугүй гэдэг нь бас эрсдэл. Тийм хүсэл байна уу? Тий. Хүсэж гисэн хүслийнхнаар зориг хэрэгтэй. Тий. Тий штэ. Тэгэхээр Тэмүүжин сайдаа би ер нь юу яадаг? Одоо намбарын инх хоёргоотой энэ төр таарлахад би ерөнхийлөгчөл гэж дууддаг. Ягаад гэвэл нэгэнт одоо тийм хэмжээнд ажиллаж байсан учраас би таныг тэгж авгаална. Яхаа аргагүй амьдрал өөрөө үнэн. Тэгэхээр таны одоо энэ хууль зүйн талын өөрчлөлт, шинжилэлт энэ бүх юмыг бол хүмүүс сонсож байгаа. Миний нэвтрүүлгийн формат бол таны сэтгэлийн үнэрүүл арах. Гэхдээ мэрэгжлийнх нь бол яг хүмүүс мэдчихэж шээ. Тэгээд та чи сая дээрээс ажиллаж байсан үе юм чи юу хийх гэж байсныг бүгд мэднэ. Таныг нээхийн тулд, таны дотор орохын тулд, таны одоо зовлон жаргалыг мэдрэхийн тулд, таны баяр бахархлыг мэдрэхийн тулд таны фэйсбүүк рүү орё. Фэйсбүүк. Гэхдээ яг орж болно. Тэр чинь нээлттэй шүү дээ. Нээлттэй шүү дээ. Тэгвэл тий. Яг захин ертөнц чинь өөрийн гэсэн годомжтой, өөрийн гэсэн одоо тийм цэцэрлэг төрөлнтэй болцсон учраас хүмүүс орж гараад өөртөө тааламжтай байгаа хүмүүстэй мэдээлэл солилцоол танилцал яг л бодит зүйлсэн дээр байгаа юм шиг байна л да. Гэтэ жоохон одоо богино хөнгөн. Тэгээд таны ертөнцээр явъя. Таны цэцэрлэг хүрээлэнгээр зугаалъя. За таны фэйс рүү ороход Тэмүүжин хээ гэж орж ийн. Тий. Тэмүүжин хээж гэдэг. Энийг кирилл болгож өгөх үү та. Яг гэвэл хүмүүс мань орж ёстой сүргийн бэлчээр дээрээс хүн яригвал яг холбогдгийг өөрчилж болох уу та? Өөрч болно л та. Гэтэ энэ өөрөө их эрт нэгтсэн учраас энэ чигээр ингээ хоногшсон. Тэгээд байж л. Тэгвэл энэ юг одоо хүмүүс сайн чийжлээд авчих болох л да. Тэгээд таны энэ рүү ороход сая нэг мундаг зураг харагдана. Ямар зураг харагдав? За наад шиг. За энэ чинь одоо алдарт. Тийм бурхан алдав. Та яагаад заавал энэ зургийг хийсэн? Ер нь хинтийн уугуул биш үстэй. Ер нь Монгол хүн гэж. Хинти түвэмэг гэд хуваасан хуваагдал чинь нэг 100 жил гарan болж байгаа мөнгөтэй л хуваагдал штэ. За. Тэ Монгол улс зөвөр дотроо аймаг жалгад даваараа хуваагдахаас илүү тэр дэлхийд Монгол нь хаана бус нь хаана байна гэж хэмжиж явсан улс штэ. Тийм учраас би бол жишээ нь тухайлбал би бол түвэмэг
Гэхдээ зөвхөн Монгол улс жалгад овн дээр сэтгэхээс илүү дэлхийн хэмжээнд цараагаараа харж зогсож явах хэрэгтэй гэж боддгийн. Нэг. Хоёрт нь за зөв манай одоо нагц ахын да Баярмана гэж хүн 1990-ад оны ихээр нэг Оросын сэтгүүлч бас ирээд Монголын тухай нэг анхны арай нэг чөлөөтэй тий үзэл сурталгүй тийм нэг нэвтрүүлэг хийж яхад манай өвөгийн ярьдаг байсан түүхийг маань одоо Баярмана бас ярьж байгаа тухай нэг тийм нэвтрүүлэг үед 90-ад оны. Тэгээ манай өвөө юу гэж ярьдаг байсан бэ гэхээр нутгийнхаа ер нь хамгийн өндөрхөн уулын яриа дээр гарчаад уулан дээр гарах сайхан байд юм. Хормоноос нь эсвэл уулын бил дор юм бод сэтгэхээс илүү уулын тагтан дээр гараад юм харж бодох бол хамаагүй дээгүр хардаг юм а гэж нэг нь. Тэгээ миний хөө хараа хүрэх газараа нэг хараад үзье гэдэг. Тэгээ уршаа хойшоо тал тийш нэг харуулад юу бодож байгаа юм гэхээр ямар том юм дээ гэж хүүхд чинь тэгээд ер нь тэгж сэтгэж штэ тийм. Хараа хүрж байгаа газар чинь нутагч нь гэж бод. Хараанаас дав сэтгэж ивэл эзэн гэж бод гэж. Хөөх яас мундаг үгүй. Хараа хүрж байгаа газрыг нутагч нь гэж бод. Хараанаас давж сэтгэж байгаа бол эзэн гэж бод гэж. Эзэн гэж бод. Яас таалт үгэндээ. За. Тэгээд тийм учраас ер нь бол уул усанд хайртай. Тэгээ бас уул яриа дээр гараад яг тэр хэлсэн үгээр нь бас юм харж бодож тарих толгоогоо задлж суухаас дуртай. Үнэхээр ингээ гэрэл тусчихсан бурхан алдан. Тий, яг ороод. Тэгээ орой дээр нь. Тий. Царайд яг л тэр хэлж байгаа үг санагддаг учраас би өөртөө тавьсан. Тийм байна. Ингээд хишиг зэмбэрлэгөө аль нутгийн юм? Төв аймгийн Лүн сумынх юм. Одоо ердөө. Тэгээ манай ээжийн тал одоо намайг яг тэр манай биднийг одоо боожуулж энэ толгой дотор юу байхыг зурж тодорхойлж өгсөн өвөө маань болохоор Баян Жүлх юм. Төв аймгийн хүмүүс. Сая ирдэг. Тий. Монгол уулын ороод гараа. Тэр өвөө маань Баян Жүлх юм. За. Ер нь зүгээр их сонд. Одоо миний чинь Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гэж байгаа болооч ургийн овн маань Дорг гэж. Доргид. Дорг. Тийм. Сони өрмөц нэр байгаа. За. Тэгээ энэ ямар учиртай юм бэ? Одоо миний дээдлийн баг 9 дэх өв юм да. Дорг гэж хүн байсан юм. За. Тэгээ Баян Жил, Төв аймгийн Баян Жилд одоо хойд үнжилд уралдаан зохиогоод эртнээсээ морь уралддаг. За. Тэндээ морио уралдууланга өвгөд өгчдөг гэж. Цуглан сууж ярилцдаг нэг тийм гой зохио байдаг. Тэр зохионы цаахан талд Доргийн зохио гэж бас алдартай нэг зохио байгаа. Бас тэр манай өвгийн тий нэрээр нэрлэгдсэн. Миний өв дээдсийн одоо өвлждэг нутгал да. Тэр Дорг гэдэг хүний нэрээр нэрлсэн олон адуу малтай ингээд зохио тойроод байж байгаа нэг л тийм одоо сүншигтэй орчин сүүлийн үеийн хэллэгээр бол одоо нэг сураг тойроод байж байгаа богино хуралдаж байгаа юм шиг харагддаг тийм гоё нутгал да. За. 9 үеийн өмнөх юм ярьж штэ. 9 үеийн өмнөх. Ер нь бол өөрөө 9 үеийн мэдэж чинь гэсэн үг. Ер нь сүүлийн нэг 400 орчим жил манайхны нутгалсан нутг юм. 400 жил. Тий. Би ягаад энэ бүгдийг ингээ сайн мэдээд байгаа юм гэхээр манайхан чи ер нь тийм Монгол ялна гэдэг шиг. Тийм ээ. Хошоохоо чи юу ч болгоч болно тийм ээ. Манайхан ч бол тийм удам угсаа гаруулаа мартдаггүй. Нутаг нуг хил хязгаараа зэрэмдэглэдэггүй тийм хүмүүс байхгүй юу? Тийм ч учраас одоо надад өгж байгаа нэр нь хүртэл ингээд Тэмүүжин гэдэг нэр өгж байгаа. Манайхан ч ер нь олон Тэмүүлэн холон гэх мэтлээ эртний нэртэй хүмүүстэй. Танай одоо тэр уюуд дотор байна тийм ээ тэр гэсэн үе дотор. Тэрнээс гинтхэн арчилсан хувьсгал ч юм уу одоо гинтхэн Чингисийг ярьдаг болонгууд зориг ороод өгсөн юм биш үү? Биш. Би чинь Төв аймгийн 100 модонд төрөхгүй юу? Тэгэхэд төрөд ерөөсө 3 чанаагүй байхад тэр Баярмана гэдэг хотоос автобустай очиод ажлынхаа цайны цагаар гэж байгаа. Дахиж очиод цонхонд болбоод тэгээ ээж гараад ирсэн чи манай ээжэд боо шуувч байхгүй гэж байгаа байхгүй. Хүүгээ харуулдаа гэд харуулсан чи за Тэмүүжин гэж нэрлээрээ
ер нь л манайхан нэг ийм л нэртэй хүн гарах ёстой ингэж бодсон шүү гэж хийж яваад гисэн. Ямар сонир тохиолдол. Сонир тохиолдолтой. Тийм байна. Тийм л юм. Тэгэд нөгөө баг байхад бол Тэмүүжин гэдэг нэртэй байхад бол бас хүүхдүүд хүүхдүүд бол нэг яахгүй. Зүгээр надад ингээд санаанаас ерөөсө гардаггүй. Нэг удаа автобусны буудлын дээр суугаад ингээд тэг чин ном уншаа сууж ялээ ажиллаад. Тэгсэн чинь хажууд нэг одоо ирсуулаа. Тэгээ ном уншаа сууж байгааг бас гайхаж харсан юм шиг байна. Тэгээ ирээд яриад нэр чи юм блэ гэсэн Тэмүүжин ингээд. Тэгсэн ингээд номонд их дуртай юм. Тэгээд одоо гадагш дотогш явж одоо сургууль сурах байхтай гэсэн утгатай нэг юм манай хүн хэлэхгүй юу. Тэгээ би ч нэг анзаарав тийм ингээд. Тэгээ хойшоо хэрвээ гадагшаа гарвал нэрэл солих хэрэг гарах нь дээ гэж. Тэгээ тэр үед одоо тийштэй. Тэгээ би хүүхд байхдаа бол нэг сайн ухаагүй. Тэгээ одоо хэдэн онд гэсээгөө. Тэр чинь 80 80-аад оны үе. Тэгээ 83 он чавцаа юм уу тэр хвцаа 83 4 оны юм багхгүй юу. Тэгж. Тэгээд гайхсыгээд би юу гэсэн юм бол даа гэж бодчиход нэг анзаараагүй. Дараа бодох нэрээ үнэхээр энэ биднес ч юм тийм нийгмийн тусгал нь тэр байсан юм байлээ. Тэр өөрсдөө үндэсний одоо үндсээрээ бахархах тийм түүхээрээ омгших одоо багтаж болох тийм түүхэн хүмүүсийнхаа нэр усыг ч одоо хэлж чадах эрх байхгүй. Тийм л үе байсан юм байлээ. Тэмүүжин гэснээс би нэг тантай холбоотой нэг юм ярина. Энэ Гатапов гэж Брэдийн нэг зохиолч гэдэг. Горкин утга захиаллын дээд сургууль гэсэн. Тэр нөхөр Тэмүүжин гэж хоёр том ном бичсэн. Та уншаагүй. Уншаагүй байна. Тэнэвхоос сайхан авилгаж гарсан. Тэгээд энэ номон дээр Боорч Тэмүүжин хоёрын уулзж байгаа нэг хэсэг байдгийг. Тэр хэсэг дээр юу гэж бичээстэй байдаг вөхөр Боорч юун дээр дахиад ирж байгаа. Боорч дээр Тэмүүжин ирээд морь алдсан. Тэгсэн чинь хоёулаа уудам талын дунд 5 хантай Монгол гэж хоёр Монгол залуу суугаад тэгээд Тэмүүжин Боорч нь ярьж байна. Морь алдаад дууссан. Одоо дуртай үедээ л хөөгөө явчихдээ. Тэгсэн чинь Тэмүүжин ямар хүмүүс өгöd вэ? Гэхдээ яг ч найзууд л өгөхгүй өөрөө өдий. Тэднээс л авдаг шин. Тэрс биднес хоорондоо юу болоо гэж нэгээ зулгаах уу? Хууль хэрэгтэй дээ гэж шатарч байгаа галын дэвэл хараад Тэмүүжин бодож сууж байгаад хэлж байгаа. Тэг хууль яа хууль хин биелүүлэх юм тэр чинь. Тэг яах вэ? Баячууд биелүүлэх юм уу? Тэгсэн чинь тэр хуулийг цэргүүдээр биелүүл. Энэ бол. Гэхдээ тэгээд тэр одоо цэргүүч яах юм? Цэргүүдийг хамгийн сайн одоо хүн тэр 100-та 1000-та толгойлж тэднээс л сахин биелүүлнэ гэсэн. Ийм гаргалгаа байдаг байхгүй. Тэгээд талын нүүдэлчдийг хуулиар зохицуулнаа амьдралыг гэсэн. Тэр хэсэг гоё хэсэг байсан. Тэгээд тэрэн дээр бас яг Тэмүүжин нэртэй явж байгаа. Тий. Тэгээ өөрөө тэгээ хуулийн хүн болчтой. Саний яг би тэр номын шиг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр сонь түүх бас. Монголын нус товчойг би одоо 5 дугаар ангиас эхэлж уншсан. Нөгөө манай түүний өвөө манай гэрт угаасаа Монголын нус товчооны одоо бүх их байдаг байлаа л да. Хуулиураа бүгдээрээ. Тэгээд одоо ч гэсэн би тэрийг нь цуглуулж нэмж одоо өргөдөх дуртай. Тэгээд манай өвөө хамгийн анх би ч одоо 100 болгоно л одоо манай өвөө чинь Баянжуулаас сэргэлэнд ирсэн юм шиг байна. Тэгээд би ухаан орохдоо бол Түмэн сэргэлэнд 100 болгон өвөгөнд очиж. Тэгээд яг л хөдөөний хүүхд ямар байдгүй тэрүүгээр л өссөн л дөө. Багасаа л хургамал хариулж л байсан. За ер нь бол хургамар хариулж байсан. Хамгийн дургүй ажил маань тэр. Тэг хөдөө очиж тэг яах өөр юу хийх гэсэн. Юунд дуртай байх вэ? Морь унах л дуртай. За. Морь унаж авчихвэл. Тэг морь унаж завтал салхитуулаад явж лээ сайн болохоос хамгийн сайхан дурсан тэндэл байгаа болохоос хар холоонд хонь холбол хор гэл явна гэдэг чинь бас л ер нь хүүхд байхад хамгийн залхууд ажил нь дээ шүү дээ. Би бол санд манай өвөө намайг энэ манайгаас хамгийн үлэгдэхүүн энэ хэлдэг байсан. Тийм хонь ураг
төгөөд ирэхээр жалганд очиод ном уншаад тэрээр өвчин. Нөгөөх чи хаана байна гэхээр жалганаас нэг цохож харчаа нөөхт чинь тэгэл. За энэ бүтэхгүй. Тийм бүтэхгүй. Тэгдэг л байсан юм. Тэгээд тийм учраас тэгдэг юм яасан манай чамд хийх ажил олж өгнө гэл. Тэгээд Монголын нус төвчөг авчирж өгöd. За миний хүн натаа унш гэд. За уншлаа. Сонирхолтой. Анхудаа хүүхд. Сонирхолтой. Тэгээ юу сонирхолтой байсан гэхээр мэдээж хүүхд л уншиж байсан юм чинь. Дайцсан, байлцсан тэр юм л их сонирхолтой байлаа. Тэгээ нэг тэрийг уншиж дуусгах гэж нэг бараг 10 тонсон баха. Зарим нь ойлгохгүй учраас. Тийм шүү дээ. Хэцүү хэллэгтэй. Тэгээ нэг 10 хоног нухсан ерөөс. Сүүлдээ ингээд гэрийн гадаа ингээд уншаал ингээд цаасан дээр нар очоо нүд ингээл баал уншиж байгаад ингээ харахаар харанхуулаад юу байгааг нь харж чадахгүй болтлоо. Тэгж уншиж таг суучдаг. Тэгж уншдаг гэсэн. Тэгээ оройдоо нэг тийм лааны гэрэл уншихаар лаа дуусах чинь миний хүү уунт гээл. Тийм шүү дээ. Лаа дууссан тий. Тэр чинь лаа ч бас ховор байлаа шүү дээ. Тэгэхгүй яа тий. Тэгж уншдаг гэсэн. Тэгэнгүүт өвөө за лаа ч яах вэ тэгвэл тэр хойдлын зул гэдэг айлгой оройдоо зул өргөн шүү дээ. Тэгдэг. Тэгээд зултай нь бас унших гэж оролдоно. Гэхдээ нүд мод чинь битгий манай эмээ бас ер нь нэмлийн чиглэлийн хүн байсан. Хүүхдийн нүд мод чинь надад бойл гайл. Тэгдэг. Тэгээд эхний уншилт бол надад их сонирхолтой байсан. Хаана байлдсан, ямар жанжид байсан их сонирхолтой байсан. Тэгээд уншаад өвөө асуугаад ярьж өглөө. Инээгээ сонсоод байх. Надад яриулаад байгаа байхгүй. За гэл. За одоо дахиад нэг уншчих гэнэ. За гэл уншсан шүү дээ гэж бодож байгаа байхгүй. Дахиад гээд за хоёр дахь бол би их дурамжгүй уншсан. Гэхдээ бас унших хэрэгтэй. Яг зүгээр уншихгүй бол тий. Нөгөө ажилд явна шүү дээ. Тэгээд хоёр дахь уншлаа. Тэгсэн чинь нөгөө түрүүчийн сэтгэл хөдлөсөн дайм байлдаан тэсгэн сонирм биш болчих. Тэгж юм. Тий. Гэлгэр налг болж. Тий, гэлгэр налг болоо. Тэгээд хоёр дахь уншлаа. Тэгээ хоёр дахь уншсан өвөө уншаад дуусны дараа дахиад асуусан. За юу сонирн байна? Нэрүүд сонирн. Ичигдэг гэн, тэгээ брохол гэн, гэл бүгнүүтэй, бэлгэнүүтэй гэл гихмчлэн гэн нэрүүд нь жоохон сонирн. Тэгээ миний сонсон нэрүүд чинь нэг инх цэцэг те ган тулга бат найрамдал тийм нэрүүд байсан байгаа юм чи. Айгуул бат эрдэн. Гэтэл тэр номон дээр байгаа нэр чинь ерөөсөө миний чихэндээ сонсоогүй нэрүүд байгаа байхгүй юу? Ер нь Тэмүүжингээс за Тэмүүжин холон Тэмүүлэн гэх нэрнээс нь бус нь бол ер нь бол яг амьдрал дээр хүн дуудаж үзээгүй нэр байгаа байхгүй юу? Тэгээд нэрүүдийн тухай яриа. Ягаад хүмүүс ингээд тэр үед ингээд хүмүүс ийм сонь нэртэй байсан юм. Энэ юу гэсэн утгатай юм бол гэх мэтчлэн ингээд жоохон нэр сонирхож асуудал. За. Тэнгүүд одоо нэрүүдийн тухай манай бас хөөрхөн тийм тайлбарууд сонирхолтой түүхүүд гал хэлээл яриад. За тэр нэг 100 тийм өнгөрсөн. Тэгээ дараа 100 нэрлээ. Наад чинь системтэй сургалт явж шít. Дараа 100 нэрсэн чинь нөгөө ном чинь дахиад хариулдаг. За наадах би нодлоо 2 уншсан шүү дээ. Тийм үү. Тэгвэл гараад морь тойрол гэж авч. Манай үе хатуу хүн байсан л да. Морь их уух дуртай. Одоо бас хин зуурын төрөг өссөн тухайн үед бас хөөрхөн хурдтай айл. Тэгээ дахил хийсэн морь зэрэг бол ер нь бол намайг бол явганд ойруулж шүү дээ. За. Морь хөтлөөд алхаад айлын хөвгтөд морь унтчаад тий дахиллынхаа морийг хөлсийг хатаад уяа тойрж явах чинь мань бол зүгээр явгал үздэг байлаа шүү. Тэгээд өвгөөсөө морь гойно. Та ядаж даагвар яадаг гэж аахгүй. Тийм. Одоо ер нь тийм хатуу жигтэй өвөө дуурахгүй бол бус нь хөдлөхгүй. Хөдлөхгүй. Ямар сайдаа айлын морь хулгайгаар унж баригдаж баларч байгаа тийм. Тэгээд хүүхд багт бол тэрт ажил шүү дээ тэр чинь. Тэгэхгүй юм чинь одоо явган. Тэгээд дахиад номоо шагаанда. Уншихаас аргагүй. Тэгээ Монголын нууц зур дахиад уншлаа. Нийтдээ би 300 одоо дамжаад Монголын нууц авчиг 5 удаа уншсан. 5 удаа. Тийм 5 удаа уншаад. Тэгээ 5 удаа уншсны дараа их сонин тийм дүр зураг харагддаг юм билээ. Хүүхдийн сонирхчоос яг нэг сонгон арилгаж байгаа юм шиг. Эхлээл гаднах нь алга болоо эсгүү тэгээд утгааруугаа алгах. Дахиад болоо. Тэгээд уншиж жагаад би өвгөөсөө нэг асуусан асуултаа тийм үү. Ажаа би нэг юм ойлгохгүй наа.
монголчууд ч ингээд удам өгсөөгөө ясаараа дагаж тодорхойлдог үстэй. Ясаараа гэдэг чинь одоо Тал руугаа. аав тал руугаа явдаг штэ. Тэгээ яагаад энэ Монголын нус товчон дээр чинь Алангоогоос эхлээд цусаар орж ирээд Чингисийн дээд хүүхэн ингээд өөр тийшээ явчихваа. Уул нь бол ингээд дээд Ингрэсэт гэл эхэлсэн штэ. Тэгсэн. Тэгээд ингээд ингэж явж яснаа Алангоо хотон 3 хүүхэдтэй. Тэгээ сүүлд нь дахиад 2 хүүхэд гарлаа. Тэр дээрээс Тэгээд одоо шар гэрэл асаа. за яг ном дээр Монголын нус төвшин дээр тиймэрхүү. Тэгээд эхний 3 хүүхэд нөгөө дээд тэнгэртэй холбоотой байсан тий. Сүүлийн 2 хүүхдийн нэг нь одоо ингээд Чингис хааны чинь яг гол Уг үндэс биш болчлаа. тий. Дээд 3 нь биш. Доод 3 нь ээжигээ дагавчлаа шүү дээ одоо ингээд. Алангоо гэж ээжигээ давж байгаа болохоос эцгээ дагсангүй. Ингээ явчлаа. Тэгээ энэ ямар учиртай юм бэ? Юу юм болоо гэж би тухайд өөс асууж байсан. Тэнгод нөгөө Монголын нус товчууд дээр харин тийм одоо ёс эвдэгддэг юм гэж. Ёс эвдэгддэг. Тийм ёс эвдэгддэг юм гэж. Тэг яагаад ёс эвдэгдэж байгаа юм гээ би бас тэр үедээ бол гайхал те. Ээжээрээ ингэж яаж явж байгаа юм бэ гэсэн чинь манай өвөө надад яг одоо миний амьдралтай холбоотой юм шиг тийм сонио үг хэлсэн байхгүй. Миний хүү удам өгсаа гэд олон юм дээр чи миний одоо юу авч явах хэрэгтэй юм аа. Гэтэ би чиний ээж чинь аваа гэж яг халуугч шээ. Нэг тийм утгатай үг хэлээд би гүйцэтгэрийг ойлгоогүй. Тэр үедээ бол гүйцэд ойлгоогүй. Тэгээ хожим хойно үнэхээр ингээ харахаар түүх одоо өөрийнхөө дээд үгүүдийг ингээ хараад ингээ түүхөө сонирхоод их сонир юмнууд гардыг л д. Хожим дараа нь Монгол Улсын их сургуульд орж ирчээ. Хуулийн сургуульд иргэншил гэдэг нэг хичээл орсон. Тэгээд өвөөгөөс асуусан асуултаа нөгөө багшаас асууваа. Тэгсэн чинь тэр багш их сонир юм хэлсэн. Энэ санаатай одоо манай өвөл ёс иргсэн гэж Ёс иргсэн тий. Тэгсэн чинь тэр багш маань юу гэж хэлсэн бэ гэхээр энэ баг санаатай алдаа юм шиг сонирхолтой одоо бичвэрээ. Би тайлж уншихтаа бол Алангоогийн түүхээс урагших нь дандаа томгоо. Энэ үндэсний ухамсарыг бий болоход нөлөөлсөн домгуудыг цуглуулж бичсэн. Алангоогоос хойш бол бодит хүний түүхээ. Тэгэд өөр түүхчид, өөр судлаачид одоо ямар байдлаар тайлбарыг мэдэхгүй. Би өөрөө шинжлэх ухааны учраас одоо энэ бол таамаглалууд байхгүй юу? Саяны одоо манаас багшийн таамаглал. Нөгөөх нь болохоор манай өвөөгийн маань зүгээр одоо өөрсдөө удам усаг ярьдаг тайлбар нь байхгүй юу? Угсаатан маягийн тайлбар, нөгөө талаас шинжлэх ухааны маягийн тайлбар хоёр орж ирж байгаа. Тэгээд би юу гэж бодсон гэхээр яг бол Монголын нууц товчоог судалсан маш олон судлаачид Монголын нууц товчоо бол нэг зохиол биш ээ. Энэ бол 3 дид зохиолоос бүрдсэн. Сүүлд магадгүй одоо нэг зохиол болгож эмхтгсэн тийм одоо түүхэн урангойж магадгүй гэдэг тийм дүгнэлтүүдийг хийсэн байт юм байна. Тийм гаргалгаанууд байдаг тий. Тэгээд тэрийг бодоод тэр багшийн тайлбар, орчин үеийн сүүлийн шинжлэх ухааны тайлбаруудыг хараад надад юу бодсон гэхээр үнэхээр манай өвөө надад тэр Монголын нууц товчоог 5 удаа яах гэж уншуулж исэн. Өөрөө тэр үед нь ямар хөө тайлбарыг хийжсэн гэж бодоод за энэ Монголын гэр сургууль гэж ийм л юм байсан байх таа гэдэг юм бодогдож иж үлээ. Манай нутгийнхан маань дууч адья гэдэг байсан юм. За. Гой сайхан дуулна. Ер нь бол. Тэгээ их дэгжин, их цэмцгэр, морь гой унана. Химээл хазаар энэ төр бол үнэн Дил мөлийн засна гэж дил засна гэдэг энэ төр бол өстой янзтай. Нутагтаа басан гэдэг нэг хатгуур хийн. За. Ер нь бол хөлдөө сурсан гээл олон манай ажигаар бас ингээ хатгуулдаг байлаа. Ажил чинь зүгээр л элдв олон юм шаардахгүйгээр за тэгвэл миний хөө ном уншаал гэсэн. Ном дагуулж ярьсан домог түүхүүд бас их гоё түүхүүд байдаг гэсэн юм уу. Тэгээ хожим одоо энэ хуулийн мэргэжлээр сурж авчихсан. Та түрүү Түмжин гээд зохиолын тухай ярьлаа шүү дээ. Монголын нус товчдоор нэг юм гайхамшигтай хэсэг байдаг байхгүй юу? Надад одоо дараа нь ингээд энэ хуулийн салбарт ингээд ажиллаа сурж авах хэвцээ буцаад нөгөө хүүхд байхдаа уншсан номын тэр мөрүүд дахинд зурс гэж орж ирдэг л дээ. Тэгэхэд хишгтэн цэргийн тухай нэг хэсэг байдаг юм. За хэвтүүл болон одоо хорч тим хэсгийг нийлүүлээд төмөн хишгтэн болгоо гэж.
Хангул хэвтүүлүүд бол Чингисийн амь сахих зэргүүд байлаа шүү дээ. Тий. Тэгээд ер нь бол үнэнч байдлын баталгаа болгож тэ Харэлдо ноёдынхан хүүхдүүдийг нэг одоо дагалдагчтай цуг авчирч Тий. тэ тэгээд хэвтүүл болгож ингэж өөртөө үнэнч өгөөд нөгөө талд нөгөө зах хязгаарт байгаа хүмүүсийн санаа бодлыг бас тандаж барьж явах зорилготой нэг тийм тогтолцоо барьж ирсэн. Тэгээд дараа нь Төмөн ишгтэн цэргийг одоо үүсгэх нэг зарчим дээр одоо орчин үеийн хуулийн хамгийн чухал одоо зарчим байхгүй юу? Зөвхөн ноёд гэхгүйгээр эрдэм чадалтай харц ардын тий энгийн ардын хүүхдийг ч гэсэн энд хэмжүүр нь ерөөсөө юу эрдэм чадлаа. Тэгээ түрүүний миний хэлдэг тэр нөгөө хуулийг сахиулахын тулд за одоо яг таны тэр зохиолын яриар чинь энэ Монголын нот тавчна энэ орно. Тэгээ фэйсбүүк яг фэйсбүүк хаяад энэ бидний санаа зүгээр хаяг чи мэдсэн хүмүүс орно. За тэгээд цааш нь тэгээд эрдэм чадалтайг нь аваа. Ихэс дээдс ард харц гэж ялгахгүйгээр. За энэ ингээд боловсрал мэдлэг ур чадвар одоо орчууд ёс зүй гэж ярьдаг үнэнч байдлыг тий хэмжиж штэ. Адилхан хэмжээ. Хүний битгий хиний хүүхд, тэрний хүүхд гэж тий. Монголын тий Монголын үлгэрт гардаг шиг урд төлөнд бүдрэхэд ард төлөнд битгий оруулах гэдэг өнчийн үгийн шашилтар гардаг үг нь штэ. Яг тэр зарчмаар за хоёрт нь хишгтэн болон хэвтүүлийн одоо үг бол хууль. Ягаад гэвэл энэ нөгөө хуулиар засаглах гэж оролдож байгаа анхны төр тулсан Ром эзэнт гүрнээс хойш хамгийн том байгуулагдсан эзэнт гүрэн. Гэхдээ дахиад хин нэгэн эзэн хааны гэхээс илүүтэйгээр их засгаар хуулиар ёсоор энэ улс орныг удирдах гэж байгаа тэр шин одоо дэглэм хандлага багхгүй. Тийм байна. Тэгээ энэ хандлагыг хэрэгжүүлж байгаа учраас хуулийг сахиулж байгаа энэ хишигтний үг ихэс ноёдын үгээс илүү үнэтэй бөгөөд чанга гэж хэлж байгаа байхгүй. Тэ манад бол нэг цагдаагийн албаагч юм уу нэг жирийн хууль сахиулагч ороод хууль юм байд ингэж хэлэхэд тэнд нэг мөнгөтэй эсвэл эрх мэдэлтэй сагсан нөхөр бол хууль ямар хамаатай ингээд чарлах хэмжээний өнөөдөр төвчгөнж штэ. Бүр хитэрч. Тэ за хитэрч जैन. Тий. Гэтэл одоогоос 800 жилийн тэртээд тэрийг аль хэдийн хууль хүн болгонд тэ ижилдэгш үйлчлдэг байхын тулд хууль сахиулагчийн үг ноёны үгээс надад шадарсан хин нэгэн одоо нутгийн тэ том эзний үгээс энэ давуу шүү гэдэг зарчмыг тогтоож өгсөн байна. Хамгийн гайхалтай. За 3 дахь одоо нэг Монголын нот төвчдөр бас байдаг. Хэвтүүлийн хажуугаар шөнөөрөө болсон хойно эзэн одоо Чингис хааны хамгийн итгэл түүн явсан ч гэсэн түүнийг хэвтүүл шийдэг гэдэг зарчим. Тий. Яг л хуулиар хууль шийднэ. Тий, хууль шийднэ. Тийм ч учраас нөгөө одоо шигээ утгыг их заргаж болгож байгаа тий. Их засаг гэдэг хууль тогтоож байгаа. Тэгэхээр энэ өөрөө хүнээр асуудлыг шийдэхээс илүүтэйгээр хүн болгонд ижил үйлчилж чадах ёсыг тогтоох гэж оролдож байгаа нэг тийм философи байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд манай өвөөгийн нэг бас их одоо бодож л хэлсэн үгүүдээ би олон удаа сонсч байсан. Ёс ямбар төр төмбөр гэдэг үг шүү дээ. Тэгээ төрийг нь бол би ойлгосон. За төр төмбөр байна. Ёс гэдэг нь юу юм бэ гэж. Тэгээд өвөөгийн тэр нэг хэлсэн үг нь дараа нь би оюутан болоод судалгаа хийж явж байхдаа Юсфраст гэдэг нэг тийм ном бичихгүй юу? За. Яасан бэ гэхээр Монголд хэрэгжилж байгаа энэ ёс гэдэг үг одоо биднээс шударгаас гэж бас орчуулж буулгадаг Rastus гэдэг үгийн эхлэл болсон латин Ius гэсэн үг байна. Тэгээд энэ хоёр үг чинь нэг ихтэй юм шиг үстэй. Тэ Европ дахинд Ius гэдэг үгээр Justitia тэ тэгээ одоо орчин үед бол Rastus гэж хэлээд байна л да. Шударга ёс, үнэн ёс, бодит байдал, одоо зөв хүч чадал ч гэдэг юм уу гэдэг олон янзаар ярьж байгаа нэг тэр утга Монголын тэ ёс юм ёсороо л боллоо гэдэг чинь зөв тогтлын тухай тий. Тэг хэмжээ хязгаарын тухай, болон болохгүйн тухай, зөв буруугийн тухай ойлголт байхгүй юу? Тэгэхээр ингээд
ёс төмбөр, ёс ямбур, төр төмбөр гэж байгаа. Одоо Илики ясаа гэж орсууд бас ярьдаг их засаг хуулийг. Тэгээ ясаа гэдэг үг өөрөө бас тий байж л. Энийг шипучи өсгөнүүд ингээ байгаад байна шүү дээ. Тэнийг агуулгаа тий. Тэгээд энэ хууль гэдэг үг бол манж үгүй байхгүй хуучин. Хууль гэдэг үг Монголын нус төвчдөр бол байхгүй. Энэ агуулгуудыг хараад дахиад ингээ харахаар үнэхээр тийм нэг ёсоор засаглаж тий төрөөр одоо хариуцлагажуулж байгаа нэг энэ нэг тийм байна. нийгэм байна шүү дээ. Тэгээд ёс төр гэдэг хоёрхан үгэн дээр хоёрхан үг. Тэгээд та дистрагийн бас зөв хэлжлээ. Төр ёс биш, төрт ёс биш. Ёс төр. Ёс төр. Аль нь урдаа байх вэ гэдэг нь аль нь урдаа байх вэ гэдэг нь тий. Энэ сонин одоо түүх хандлага бас монголчууд бид чинь нэг тий олон зуун жилийн одоо өнөөдөр байгаа байдлыг харахаар жоохон эмгэнэлтэй гутамшигтай байдаг. Жишээ нь Чингис хааны ингээд Монголын нус товшрог уншаад тухайн үед надад ерөөсөө одоогийнх шиг тийм хүчтэй сэтгэл бас зарим төрүүлээгүй. Өвөн тайлбарлаж өгчээсэн гэсэн миний оюухан тэр хэмжээнд одоо хөгжөөг байсан байх. Залуу гэн юмыг өнгөц хардаг байсан байх те. Одоо ингээ эргээ бодоход их сонин зүйл харагддیں۔ Жишээ нь дайснаач өөртөө шадарлаж те. Ханилдаг. Тий. Зэв гэдэг хүн авдаг. Тий. Тэгээ хүчийг одоо зэв гэдэг хүн хүзүүг нь те. Амуу зүг нь одоо харвсан байхад те. Морины үзүү хэн харуу гэж асууж байгаа. Орноор хэлж байгаа. Тэгээд нэрийн солиод зэв гэж хэлээд тэгээд одоо шадарлаж авч яана гэд. Үнэхээр нэр солидог бас учир байна. Нэрийн солиод гэж. Тий. Яг одоо тэрний учир би бол тэгж бодож байсан. Биднес яг энэ канон дээр бас нэг тийм зохиол дээр зөндөө гаргалгаанууд байгаа л да. Яагаад нэр солио гэдэг дээр нөгөө хүний чинь нэр төрөө юу яж явдаг шүү дээ. Тэгээд яг нөгөө хүнийх нь хувьд маш том гаргалгаа гаргаж өгч нэрийн сольж өгöd би тийм нэртэй явахдаа тэн зүтгэж ирсэн. Одоо шинэ нэртэйгээр магадгүй. Гэхдээ одоо зэв гэдэг нэрийг өгж байгаа нь өөрөө тэр хүнээс илүү тийм одоо ур чадварын тий сур одоо үнэлж байгаа байхгүй. Манайхан бол одоо орчууд хүний ур чадварыг үнэлэхээс илүүтэйгээр чи манаа нутгөө тий чи хэний үүхтүү гэл болж игэл хамаатан саднаа тий болж игэл нутаг нугаа эсвэл болж игэл одоо юуг өөртөө шадралж авах гээд байна уу нэг тийм тэр хүнээс юу хүсэж байгаа гэдгээсээ илүүтэйгээр одоо нэг тийм овг аймгийн сэтгүүтэй байгаа байхгүй юу тий гэтэл Чингис хааны Ромын түүх ч гэсэн яг адилхан. Ер нь бол Чингис хааны Монголын нус төвчөд дээр байгаа түүх бол манай тэр хүн чинь овг аймгаас дав сэтгсэн байгаа байхгүй. Ур чадварыг тийм байна. Хэн байх вэ? Дайсан ч байсан ур чадвартай бол түүнийг нь үнэлж тэр ур чадварыг өөртөө зүтгүүлж гин гэдэг бол өдөрдөгч хүний хамгийн том чанар байна. Тэгснээс биш одоо дайснаар нь үлдээгээд хөвчнээ мундаг ур чадвартай хүнийг надад таалагдахгүй байгаа учраас дайсан учраас гээд устгаад явна гэдэг бол нөгөө юмны үнцний тухай ойлгох муутай юм тийм ээ. Их сонин. Тийм учраас одоо тэр эцэс дээр гайхамшиг үг гарч байгаа шүү дээ. Ямар шашинтай байхаас сүл шалтгаалаад хуулийн дор нэг жигд оршин тогтно гэдэг зарчим тавьсан байгаа байхгүй. Тэр нэг буддист байна уу, христ байна уу, ислам байна уу, тэр шашин амьдралын хэм маяг ерөөсөө сонирн биш. Зүгээр их засаг хуулийн дор иргэн шиг байвал болно. Энэ улс орны өмгөөлөл, хамгаалал чамд очно л гэдэг зарчим байгаа. Энэ зарчим чинь сүүлдээ юу болсон? Одоо орчин үеийн дипломат усны ямар мундаг үндсүүдийг бий болов? Орчин хуульч усны ямар мундаг үндсүүдийг бий болов? Сонин. Тэндээс яг бүгдийг утгачлал тэгж чадахгүй ч гэсэн тэнд орчин үеийн биднээсээ одоо бүтээх гэж оролдож байгаа соёл түн төрөлхтний дэвшилтэд маш олон үзэл санаа тэндээс цухалдж байгаа. Тэндээс харагдаж байгаа. Одоо бид жишээ нь одоо ихэс дээдсийн хүүхдийг үл ялгаж эрдэнэтэй бол түүнийг ав гэдэг энэ зарчмыг бид хийж чадж гинөө. Яхаар нэг яамд одоо нэг сайд болохоор дандаа хамаатан садан нутаг нугах хүмүүс айчдیں۔ Дахиад энэ чинь хамгийн тод жишээ сая гарч байгаа тэр нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийн зээл дандаа өөртөө бол хамаатан садантаа тараагаад өгчихсөн.
Монголыг Монгол болгож исэн зүйл чинь юу юм бэ гэхээр эцсийн дүнд энэ ёслоо байна. Эцсийн дүнд хууль л байгаа байхгүй. Ай, ингээд болох яг зүгээр миний хийх гээд байгаа тэр Тэмүүжин гэдэг кино. Философи саний ярьдаг юм. Тэгэхээр би таныг одоо яста хэрвээ тэр зураг моргонд ороо цаашаа хөгжиж эхлэх юм бол таныг би зөвлөхөр аав. Бид киноныхаа нэг философийг гаргаж өгөхгүй. Одоо саяхан нь гүн сууж байгаа философи юм штэ. Тэрнээс үстэй нэг ингээ гаран дээр цустай атгаа төрчихсөн тэр интернет сонирм бол дүүгээ яах гэж хэнийг бихтрийг алсан. Зүгээр том асуудал. Би одоо хүүхд тогтоо уншиж байхдаа ч гэсэн гайхаж зочирдож уншиж л байлаа. Ямар сони юу болов гэж те. Хүмүүс бурхан биш. Алдаж болно. Жижигэн тэнд одоо толголцоон дотор ингээд уур цараараа те юмд хандаж болно. Магадгүй дараа нь өөлөөхин хэлсэн тэр үгүүд ижлээ идэгч гэл хэлдэг үстэй тэр чинь тий. Ханаа варгасад гэл хэлж байгаа шүү дээ тэр чинь. А тэр чинь юу гэхээр үнэхээр одоо монголчуудын нэг философи хүнээр хүн хийнэ гэдэг нэг том философи шүү дээ. Хүнээр хүн хийнэ. Хүнээр хүн хийнэ гэдэг. Гэтэл хажуудаа байгаа нэг ингээд идээд ижлээ барж идээд ханаа вараад явах юм бол та нарыг тий хүний ол нөгөө тал чинь барьж идэн шүү дээ. Тий. Аав чинь ингээд өнгөрөхөд хаяа явж байгаа тэр хүмүүсийг буцаад хамж авчрахын оронд байгаа үлдсэн хэсгийг цөөлөө сууж яах гэдэг бол хизээж дахиж гарахгүй алдаа шүү дээ гэдэг чинь бүр тэнд чинь бол гайхамшигтай хэлж байгаа шүү дээ. А тийм философоор босоод өндөөцөн учраас зэвийг миний хүзүүнд тий зэв үргэсэн юм цаатгаа цааш нь тий явдаг газар нь явуул гэж хэлэх биш харин нэрийн солиод шадралаад авах хэмжээний тий юмыг тийм л ухаантай болж байна шүү дээ. Энд нэг хэдэн ном байгаа юм аа. Энэ бол дандаа ёс зүйн талын юм, зүй ёсны талын юм. Тэгээ энэ одоо Оросууд маань сүүлийн үед энэ Орос төсөл гэж гаргаж ирсэн. Бас л нөгөө ёс зүйтэй холбоотой. Бидний 800-ны өмнө 1000 жилийн өмнө ярьж ирсэн тэр санаа. Тэгээд энд бодмөрийн зэрэг байна бидний шашинсан буддийн шашинд орсон үеийн тийм ээ. Энэ байна Бушидо гэдэг. Тэгээ Японы ёс шүү дээ тийм ээ. Энэ одоо күнзийн бас тэгээ энэ буддаа гэдэг ингээд иймэрхүү номнууд яг над бол зүгээр ингэж л харагддаг юм. Дорн дахны бидний ёс зүй юм. Ном зохиолуудыг ингээ уншаад философитой танилцахаар хүний дотоод зөрчил илүү чиглэдэг. Дотоод зөрчил өөрийгөө ойлгох, өөрийгөө зэгцлэх, өөрөө амар амгалан тэ дотоод зөрчилдөөнтэй байдлаа алгуулах гэх. А өрний маягийн зохиолуудыг уншихаар хүн хоорондын харилцаар илүү чиглэж эхэлдэг. Өрний талдаа бусдыг ойлгох, бусдаа нийцэх тэ. Бусдаа хамтар зохицон амьдрах гэдэг юм уу. Нэг тийм за ерөнхий философи ярьж байгаа шүү. Тэгсээс бүгд тийм гэж юусоо би хэлэхгүй юм те. Тэгээд орчин үеийн одоо шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэд үзэл санааны тухай ингээд олон зүйлийг эргцүүлээд уншаа судлаад бусдын туулсан амьдрал те. Бусдын харсан цонхоор бас харж ийж хүн чинь тэлнэ шүү дээ. Нөгөө амфитери ярьсан уулын яриад дээр гараад те. Ингээд цараагаа тусаа хараа гэдэг чинь жалган дотор хараад байвал жалгаа л харна шүү дээ. Өөр хинэгний жалгыг харахгүйгээр нөгөө тэнд жалгаа байна гэж мэдэхгүй шүү дээ. Яг тэр шиг. Ер нь мэдлэг өөрөө орчин үеийн том зэвсэг. Орчин үеийн том хүч, орчин үеийн хүнийг өөрийг нь бүтээгч байхгүй юу? Тийм учраас мэдлэгт дурлах, мэдээлэл одоо дотор зөв одоо ажилдаг, тархитай байх гэдэг бол орчин үеийн хүн төрөлхтний бол хамгийн том ололт. Тэгэхээр одоо шинэ ирж байгаа цаг үе биднээс юу шаардж байна? Хөгжил ямар төвшөнд очиж байна? Ядаж энэ одоо энэ цар тахал чинь биднээс амьдрал болон бизнес олон ажилд маш том өөрчлөлт гаргаж байна шүү дээ. Тий. Энэ бүхэн ингээд харж байхад биднээс хүссэн өөрчлөгдөж байгаа энэ нийгэм дотор нөгөө түрүүний ярьсан хуулийн зарчмууд чинь ховсж байгаа юм уу? Эсвэл илүү тод, илүү дэвшилттэй болж шин төвшөнд гарч байгаа мó гэх юм чинь бас олон яриа гарч эхэлж байгаа байхгүй. Тий. Та түрүү асуунаа нөгөө дахрыг асууж байгаа шиг байна тий. Дахрыг. Гэхдээ тэгээд ер нь энэ тэр нуус тавшаатай ер нь таны гаргаж байгаа хуулиуд тий философи нь яаж холбогдож ирсэн бэ? Яг бүх юм тэнтэй холбогдохгүй. Би бол тэрийг бас шууд хэлэх хэрэгтэй. Монголын нуус тавчаан дотроос одоо орчин үеийн дэвшилтэд гайхамшигтай зарчмуудыг бид бас үнцийг авч байна, харж байна. Европ дахин яг одоо
Дахин сэргэн мандалтын тухай үеийн философи тэр үеийн түүх бас яг тийм. Ромын эзэнт гүрний үеийн тэр анхны иргэншсэн тий цэргийн маягийн арчил байсан ч гэсэн тий хүний үндсэнтэй болгосон хин нэгэн эзэн хаан хин нэгэн тиран дарангуулагч байхаас илүүтэйгээр хуулийг дээрээ тий гаргаж ирж тавьсан тэр соёлыг судлаад бид ингэж хөгжих ёстой юм байна шүү дээ гэж дундад зуунд дахин сэргэн мандаж эхэлсэн байхгүй юу тэд. Яг тэрнтэй адилхан бидэнд бас ингээд нэг эргээ харахад тий бүгдийг үгүйсгэж болохгүй түүхийн их сурвалжуудыг. Яагаад үгүйсгэж болохгүй гэхээр бид ядаж тэдэн шиг өнөөдөр одоо байж зарим талаараа чадахгүй байгаа байхгүй юу. Жишээ нь одоо хуульч болж байгаа хүн болон Ром эрх зүй заадаг. Бүгд л ярьж байна. Тийм бүгд л Ром эрх зүй гэж байна. Гэхдээ Ром эрх зүй дотор нэг философи хамгийн чухал нь Ром хүн гэж хинбэ гэж асуултанд хариулдаг нэг философи байдаг. Тэнд юу хэлдэг вэ гэхээр Ром хүн гэдэг бол та хаана төрсөн, ямар арьсны өнгөтэй, ямар хэлээр ярьдаг, ямар соёлтой байх чинь сонирн биш ээ. Ром хүн гэдэг бол нэгдүгээрт та Ромын төлөө цэргийн алба хаасна. Хоёрдугаарт та хэн нэгэнтэй хэлцэл хийгээд одоо яриад юм тохироод манай заа андгаа шүү дээ монголчууд яг тэр. Тийм заа гэсэн бол йог шүү гэдэгтэй адилхан ярьсан хэлсэн юмныхаа ард хариуцлага нь хүлээх чадвартай юу? Өмч хөрөнгө байна уу? Дараа нь хохирлоо хин нэг нь хохирлоо барагдвал янз бүрийн ярихад тий төлбөр хийж чадах уу? Эсвэл юу ч байхгүй гэгээд сууж явах уу? Чихнээс өөр юм алга. Чихнээс юм алгаа гэж сууж явах уу гэдэг чинь байхгүй юу? Гурав дахь асуулт нь саяны нөгөө хувь өмчтэй холбоотой асуудал байсан. Тий. Заавал йог уу? Тэгээд хувь өмчтэй юу гэж. Ромын төлөө цэргийн алба хаасна. Энэ гур байх юм бол таавал юу? Ромын иргэн, эрхчлөөт хүн гэж. Тийм байхгүй бол тэгвэл боол. Тэгвэл та Ром хүн биш ээ гэж байгаа байхгүй. Ром хүн биш. Ром хүн биш ээ гэдэг тийм. Одоо тийм философи. Гэтэл эн чинь бол 2300-400 жилийн өмнөх түүх байхгүй юу? 2300-400 жилийн өмнө ромчууд өөрсдөө ийм хүмүүс гэж үзсэн учраас ийм хүмүүсийг хамгаалдаг хууль ёстой учраас бид сийг юу иргэншсэн гэж өөрсдөө хэлжсэн. Тэгээд бусад үндэстнүүдийг болохоор юу гэж хэлжсэн бэ гэхээр одоо common юу зэрлэгүүд гэж хэлжсэн. Варвар. Яагаад тэгж байгаа юм гэхээр тэд цусан хэлхийн холбоон дээр итгэлцдэг. Тэд овг аймгаараа амьдардаг. Бид бол цусан хэлхийн холбооноос илүүтэйгээр юу вэ? Нэг итгэл үржлэхийн төлөө цусаагүй байлгах чадвартай юу? Цэргийн алба чинь тэгж ярьж штэ. Хоёрт нь нэг нэгэнтэй эрхчлөө төр шиг санал бодлоо солилцоод тий хамтраад өгж авах чадах уу? Гуравт нь энэ үгний чи ард баталгаажж байгаа тий юугаар баталгаажвал хоёр өмч чинь байна уу? Өмч чинь байна гэж асууж байгаа байхгүй. Гэтэл одоо 2500 жилийн дараа биднээс яаж нэг нэгэндээ итгэж өнөөдөр за нэг компани байгуулад ажиллаж байгаа бизнес эрхэлж байгаа хүний хандлага юм. Манай Монгол улсдаа томоохон компаниудын ихэнх нь аав нь захирал, хүүхэд нь загтд захирал, ээж нь одоо айгүй нэгтлэн тий. Ингээ явчих чинь гэдэг чинь итгэхгүй байгаа байхгүй юу? Зөвхөн цусан хэлхийн холбоогоор л итгэж чинь хамаатан саднаар. Тийм байна. Тийм нэг овгийн тий. Дахиад нэг овг аймгийн маягийн амьдралын хэм маяг байгааз. Дахиад за энэс жоохон халигнгууд чи аль нутгүй? Тий. Жогол хүрээ томорсон. Хүрээ томорч байна тий. Дахиад нэг жоохон халиг гэсэн чи чи аль нам бэ? Дахиад бүр тий ингэж штэ. Гэтэл энэ Монгол улсыг хөгжүүлэх энэ Монгол улсад шийдэх асуудал чинь заавал нэг намд хариалагдчих тий. Заавал нэг нутаг болж иж заавал хамаатан садан байж иж энэ Монгол улсын хөгжил дэвшлээс хуваалцдаг боломжоос нь авдаг гэж болохгүй. Эний чи орчин үед хүн төрөлхтөй авилга гэдэг юм. Эний чи орчин үед хүн төрөлхтөй сонирхлын зөрчил гэж хэлдэг. Ялзарч байгаа. Тий, ялзарч байгааг шинж гэж үздэг. Коррупц гэдэг чинь чанараа алдах, ялзрах, өмхрөх, үүргээ гүйцэтгэх чадахгүй болох гэсэн үг байхгүй юу? Тий, ялзрал гэсэн үг юм билээ. Ялзрал гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөрөө үндэсний чинь өөрөө чинь мохот юм аа. Тэгэхээр анх битэр нэг яриа эхлэхэд хаалх хэр зэрэг онгоос салхи хэр зэрэг сэвэлзэв гэж нэг үг хэлдэг тий. Тэр бол яг үнэхээр үнэн. Бид энэ нэг хайцаг өөрөө өөртөө сайн дураар хайрцагсан шоронгоос гарах ёстой. Хүнийг юу чаддаг яг нөгөө зэвийг Чингис хаан үнэлж байгаа шиг тий. Юу чаддаг дээр нь манай нутаг, манай хамаатан тий
миний тэрм нь манай намынхын баг шиг гэж авьяас тавих тухай биш те. Мэргэжсэн төрийн албыг нь дэмжих тухай, мэргэжлэнүүдийг салбартаа эзэн болгох тухай. Тий. Доктортой. Энэ бүхтийг биднээс дахиад нэг ингээд сар ураг нь харах юм бол 2500 жилийн өмнө, 800 жилийн өмнө бусдын тэр хүмүүсийн тэр агуу хүмүүсийн хийж чадсан зүйлийг биднээс одоо яагаад чадахгүй нэг нэгийг ингээл хормоодол тэгээдэл сууж байгаа юм байл гэж байгаа. Бас сонир шүү. Сони юм байна. Таны өвөөгийн нэг ном уншуулдгаас л хэлсэн. Мэдээж миний өвөөгөөс уламжилсан маш сайн одоо удан усраага харсан түүх байна. Дээр нь манад нэг том мундаг түүхч байсан юм аа бас. За. Эчин нуруу гэж манай. Эчин нуруу юу? Өө за. Тийм учраас эчин нуруу ах юм маань бас ингээд судалж үлдээсэн бас зам мөр байгаа. Би ч оюутан багтаа эчин нуруу ах хар ажлыг хийдэг байлаа шүү дээ. Эчин нуруу ах маань яг энэ шинжлэх ухааны хар ажилд намайг сургасан. Одоо оюутан багтаа би маш сайн санддаг. Одоо цэн намсраны улсын эрх бодоогийн үндсүүл гэх мэтлэн одоо тэр бүх юм би эчин нуруу ахынхаа хууч ууржин бичгээс Монголоос кирилл рүү шилжүүлсэн тэр юм ингээд шивээ сууж илаа шүү дээ. Тэгингээ тэрийг уншаад хөөх бодоо гэдэг хүн 100 жилийн өмнө ийм юм хийж ямар сони. Гэт нөгөө өвөөгийн юм уншуул сургасан чинь одоо энд чи явж байгаа. Тийм. Тэгээд цэвэн жирэмсраны яагаад энийг улсын эрх гэж нэрлсэн юм бол эрх. Тийм. Энэ юу гэсэн үг юм бол миний мэдхээр энэ үндсүүлийн асуудал байна. Тэгэхээр энэ одоо тэгэл айгүй одоо задарч штэ тий. Тийм. Би тэрийн ярилцах цаг ирнэ гэд өндөрлөх гээд одоо бас их хэцүү байна. Хоёулаа би таныг кофенд дурахгүй. За. Тий. Яг тэгэхээр хоёр үгч хэрэгтэй байна таны амнаас унах. Бүр тэр үтэд би нэг хүмүүс ингээ фэйсбүүкээр ороод ингээ алгээр орон инээ тэрэ тийхгүй ямар сургууль төгссөн одоо боёли хэрэггүй тэргүй яа. Санамсргүйгээр байна яачлаа. Харин тий. Өнөөдөр ийм ярина гэж ерөөсө бодог байсан. Гэхдээ та ийм ярилцлага лавд хийгээгүй тийм ээ. Тий. Тэгээд манай өвөө яг ингээд бас голд суудсан. Миний дүү бас цуг байж байгаа тийм зураг байна. Тэгээд тэр зургийг маш олон хүмүүс ингээ гайхаж ингээ хардیں۔ Яг гэвэл тэр чинь 75 6 оны үеийн зураг байхгүй юу? Ингээд Монгол дээлтэй, хантаацтай, Монгол гуталтай тийм зураг. Тэгээд яг хүмүүс тухайд их гайхдаг байсан гэхээр ингээ хараад тэр үед ингээд бүгд ингээ ямар нэгэн байдлаар ингээд орсчих хүсэл мөрөөдөлтэй байсан. Европ тийм Европ хувцсан бүгд тийм байсан. Монгол хүүхдээ ингэж иж бүрэн Монгол хувцаар хувцлах тийм айл гэж юу нэ баг байхгүй хоор байсан. Далд байсан. Далд байсан те. Тэгэхэд танаахан яагаад ингэдгийг гэж асуусан тий. асуудаг байхгүй юу? Тэгээд зүгээр манайхандаа биш. Зүгээр эн чинь нэг тийм нэг хилтерхийл яваад байгаа. Тэгээд дамжуулаад яваад байгаа. Тэгээд номын тухай ярьж хахад манай өвөө тэгж ярьж ирсэн нэг удаа. Нэг эд нөгөө хувьсгалын үйл юм шиг байгаа нэг ном шатаадаг нөгөө хувьсгалын дараах одоо юуны юм дээ. Тэгээ адэ тойно гэж манай өвч бас тойно нэртэй бас шашин номын мөргөөж ирсэн. Тэгээд ер нь олон юм үзэж харсан хүн байсан юм шиг байна. Тэгээ манай өвөө юу гэж хэлжсэн гэхээр их сонь төг шүү. Манай номын гэрийн номыг шатаагаад 3 өдөр шатсан да гэж. Жалган давж шатаачаад тэгээд номчсон шоголтой гаднаасаа шатаал унтарчдаг. Тэгэл задлаал тагаал ингээл шатаадаг. Тэгэл 3 өдөр шатсан. Тэн дотор их олон юм шатсан да гэж харамсаж ярьж исэн нэг түүх байд. Өвгөр чинь эхлээд ингээд өвгөр чинь яриагаа өндөрлүүлье. Би танд гэргээдээ хэлээд нэг сайхан сүтээ цай шануулъя тэг аюулаа доор орж сүтээ цай унаа. Гэхдээ одоо ингээд энэ удаад бичээрээ яриа ингээд өндөрлөхгүй бол болохгүй ямар энэ дүрс мөрсийг ингээд урдлуулчихдаг гэж тийм ээ. Урдлуулдаад хүн ойлгочихвол болохоор л байна. Гэхдээ би таны яриаг тасалж чадсангүй. Их сайхан сургаал яваад өнгөрчлөө сая. Та өнөөс асууад ах юм баг байсангүй. Сая ярианд одоо миний бүх асуулт багтчихлаа. Тий. Тэг одоо хууль зүйн сайд Ишиг Дэмбэрлийн Тэмүүжин гэдэг хүний тухай бол одоо фэйсбүүкээр нараал үзчихсэн шүү
Тийм таны яриа юмыг бүгд манай одоо монголчууд мэднэ. Тийм таныг бид мэдхээс гадна энэ өвөрлөгч нар тэр бусад одоо тарж удсан ах トゥ ус маань сайн мэддэг юм байл. Тэгэд хууль тогтоох ажилдаа та их амжилт гаргаарай. Хууль сахих ажилдаа бас их амжилт гаргаарай. Та бол одоо сахиж байна. Тий. За сайхан цаг ирэхэд бас хууль тогтоох. Эсвэл жинхэнэ тэмүүжнийхээ ажлыг хийх цаг бол ирнэ. Танд баярлалаа. За баярлалаа. Би нэг өвөөгийн нэг хэлсэн үг ой тань сэрээс таахгүй. За. Сонсъё. Одоо өвөө маань ингээд эрхэргүүлээд бас ингээд мань мэдсэн уншаад. Тэгтээ нэг дуулт юм аа. Нэг аятай гэж. Аялгуутай. Аялгуутаар гой дуулт байсан юм. Та нэг яваад хааж. Тийм. Би бол тэр дуунд бол маш маруухан. Тэгээд нэг мэгзмийн ингээд сонсч өвөө ажаа гэж. Ажаа та надад нэг мэгзэм заагаад өгчөөч. За. Тэгсэн чинь эмээ хажуунаас тэгнэ. Наад хүүхдээ нэг мэгзэн заагаад өгчөөч аюул осносоо ингээд байх ч юм уу гэсэн чинь энэ хүүд би ганц л мэгзэм зааж өгнө дөө гэдэг. Нэг юм л дээ. Би ойлгохгүй монголоор хэлж болох уу гэсэн. Одоо чи монголоор хэлсэн баг зөвдөө гинэ. За тэгээд гэсэн чинь номгүй газар хүн болж төрснөөс номтой газар нохоо болж төрсөн дээр дээ гэж. Тэгэхээр би үгүй та нөгөө уншуулдаг номоо ярьж гэнэ үү гэж би асуухгүй юу. Тэгсэн чинь үгүй ном гэдэг чинь нөгөө талдаа хууль гэсэн үг юм аа мэнийхөө гэж. Тийм байх тий. Тийм тэгэхээр хуульгүй газрын хүн гэдэг бол үнэн зовлонтой. Тий. Хуультай газрын нохоо гэдэг бол хуульгүй газрын хүнээс илүү аюулгүй, айцгүй, жаргалтай. Одоо бидний тунд дуус. За наадах намар нь хийчээрэй. Тийм тэр чинь хуулиар зачмаар нь хийлгэсэн үг шүү дээ. Нэг номоороо явахгүй болохоор ингэдэг байхгүй юу гэдэг ингээд. Тэр хавцлсан энэ номоос илүүтэйгээр энэ бол хүмүүсийн амьдралын дунд байгаа хуулийн тухай яриа байхгүй. Манай өвөө бас их үлгэр ярьдаг гүшин байсан. Тэгээ намайг би ингэсээр нэг утга зохиол тэгээд хүүхэлдийн кинороо орсон юм байли. Хан харахыг би жижигэр мэддэг байсан гисэр энтрийг. За баярлалаа. За тааш орж хаялаа нэг гэргэдээ хэлээд нэг хоёулаа нэг сайхан цаашаа нуцах гэх үү. За баярлалаа.